Баримтлалын хүрээнд дэмжиж байна. Мэдээж гишүүдийн хэлж байгаа наривчилсан асуудлуудыг анхаарад улсын хурлал дээрх хилцүүлгийн шатанд сайжруулах тал дээр бол ажиллаад явах хаа гэж бодож байна. Ер нь бол энэ хуулийн үзэл баримталд байгаа энэ эрүүл Монгол хүнийг бид нар яаж бүтээх вэ гэдэг асуудал байгаад байгаа. Тэгээ эрүүл Монгол хүн энэ хүнсийг авч явхаас суур өвчлөлтөй багаасаа шимт хичээлийн дутагдaltaй явж ирсэн хүмүүс эрч хүчтэй ажиллаж чадахгүй Монгол улсын ирээдүйг болвол сайхнаар бас харж чадахгүй. Сургуулийн насны хүүхдүүдийн ер нь 90% нь Д витамины дутагдaltaй байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол 10 хүүхд тутмын 9 гэсэн үг. Шүд цорх өвчний тархалтаар Монгол улсын хүүхдүүд дэлхийн дунджаас 2 дахин их байна. Сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ 3 дахин их байна гэдэг ийм дүн шинжилгээнүүд гараад байгаа. Энэ бол ерөөсөө л нийгмийн эрүүл мэнд энэ асуудлыг дээр бодлогын алдагдал байна гэснийг харуулж байна. Бага насны хүүхдүүдийн 42.2% нь чихэр, шоколад, шарсан төмс гэх мэт эрүүл бус хүнсээр байнга хэрглэж байна. Сургуулийн кафетериад ч гэсэн ийм зүйлэл их байна. 36.7% нь чихэрлэг ундаа хэрглэж байна гэсэн ийм судалгаа байгаа. Тэгээ ерөөсөө бид нар энд ойлголт дадлага сонин гэгэрүүлэх ажил, бодлого хаягдсны жишээ энэ тоогоор харагдаж байна гэж харж байгаа. Тэгээ ийм амьдралын хэв маягтай болсон Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг сургуулийн орчинд нь эрүүл хоол хүнсээр, аюулгүй хоол хүнсээр хангах, шимт хичээлийн боловсролыг нь олгох, энэ зохист дадалд нь сургах асуудлыг бол бид одооноос маш сайн анхаарахгүй бол улаан дохио бол гарсан байна гэж харж байгаа. Олон зүйлийг бол мэдээж өргөн хүрээнд энийг хийх шаардлага байгаа гэж харж байгаа. За өчигдөрхөн үргэлжлэлийн байнгын хорон дээр ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны шимт хичээлийн асуудлыг бид хөндөж, хуулийн хэрэгжилтийг хөндөж ярилцсан. Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээлэлээр бол хоцсуурин газрын хүүхдүүдэд таргалалт, жингийн нэмэгдэл маш их байна. Нийтдээ 30% жингийн нэмэгдэлтэй таргалттай байна. За алсагдмал сум дүүргүүдэд бол харин хүүхдүүдийн хувьд шимт хичээлийн дутагдалд орсон дундаж өндрөөсөө даруй 2-3 см бага байна гэсэн ийм судалгаануудыг гаргасан байна. Хөдөө орон нутагч гэсэн дотор байранд нэг хүүхдийн хоолны мөнгийг 6300 төгрөгөөр тогтоож байна. Энэ мөнгө бол мах 9000 100000 байсан үеийн тооцооллоо. Одоо энэ 3 дахин махны үн өсчөөд байхад энэ дотор байранд амьдарч байгаа, орон нутагт амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хооллож байгаа хоолноосоо өдрийн шимт хичээлээ хангалттай авч чадахгүй байгаа гэдэг нь ойлгомжтой зүйл болоод байна. Энийг боловсролын яамны судалгаагаар даруй 9-10 мянга болох шаардлагатай. Энд нийтдээ 32 тэрбум төгрөг шаардлагатай байна гэдгийг хэлж байгаа. Бага ангийн хүүхдүүдээс илүү бас дунд ахлах ангийн хүүхдүүдийн хувьд шимт хичээлээ авч чадахгүй байна гэсэн судалгаач гарсан. Энд бол нэг дахиад 200 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тэгээ нэг 260 тэрбум төгрөгийг шийдээд өгөхөд Монгол улсын төсөв дампуурчих гээд байгаа юм бол байхгүй гэж харж байгаа. Монгол улсын төсөв бол чамлахааргүй. Мэдээж бидний хийх ёстой, хямгадах ёстой, зарлаа танах ёстой, хөрөнгө оруулалтаа нэмэх ёстой зөндөө асуудлууд байгаа. Гэхдээ мөнгийг хүүхдүүдээсээ ялангуяа энэ шимт хичээлийг сайжруулах асуудалд зарцуулахгүй байх нь ирээдүгөө хорлож байгаа үйл явдал гэж харж байна. Өнөөдөр ч гэсэн энэ хуультай холбоотой төсвийн асуудлуудыг хөндөж байна. Гэхдээ бид нар төсөв дээрээ энэ ирээдүй хойч үеэ халбаг хоол гэж бодлоггүйгээр хөрөнгө оруулах нь дараагийн эрүүл Монгол хүүхдүүдэд бий болоход хамгийн том хөрөнгө оруулалт гэж харж байгаа. За энэ асуудал зөвхөн мэдээж төсвийн асуудал биш ээ. Дараа нь хоол шимт хичээлийг яаж зөв зохистойгоор өгөх үү, боловсролыг нь яаж олох уу, эрүүл аюулгүй орчныг нь яаж хандах уу гэдэг асуудал цаашид бид бас зүгээр. За улсын хурлын